За аауд яатахын төрөлсөн ирсэн хүмүүс бүгд гараа өргөе. Аауд байна уу? За хүүхдүүд байна уу? Айлуу аауд хөл хүүхдүүдээ нэг дээш өргөе тэхүү. 1 2 3 Ямар хөөрхий юм бэ? За Монголд хамгийн анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ хүү аудио алхах хөтөлбөрт хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ хүү аудио алхах үнэхээр сайхан болох төлөвтэй. Гадаа их сайхан дулаахан байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа үр хүүхдүүдтэйгээ аауд, ээжүүд за тэр дотор ялангуяа аауд хүүхдүүдэд дагуулад алхна гэж байгаа. Тэгэхээр энэхүү сайхан үндэсний цэцэрлэг түрээлэнд бүгдээрээ хамтдаа энэ өдрийг хамтдаа сайхан өнгөрөөцгөөе би итгэлтэй байна. За хүрэлцэн ирсэн бүх ауудаа бусад аауд нь адилхан бүгдээрээ алгаа тааш бүгдээрээ нэг нэгэндээ баяр хүргэе тэхүү. За маш их баярлалаа. Ингээд манай арга хэмжээ албан ёсоор эхлэх гэж байна. За тэгэхээр албан ёсоор эхлэх гэж байгаа сүр дуулаантайгаар эхэлдэг. Тийм болохоор бид бүхэн хамгийн түрүүнд бүжгээр эхлэх гэж байна. Ингээд яг энэ хүү талбайд аавуудыг хүүхдүүдтэй дисконд урьж байна. Gangnam Style. Gangnam Style. 낮에는 따사로운 인간적인 여자. Бүжгийн тулаан явагдах гэж байна шүү. За энэ ногоон малгай таав гараад ирсэн. Ногоон малгай таавын эсрэг за тэндээс нүдний шил таав гараад ирсэн. За энэ хоёр аавын тулааныг харцгаая бүгдээрээ. За дэмжээд өгөөрэй. За дараагийн аав байна уу? Огтод агуулаад хүүгээ дагуулаад гараад ирээрэй. За энэс дахиад аав гарч ирсэн. Дахиад аав байна уу? За энэс ямар мундаг чөлтгүй хүү. Анх удаа аудыг алхахыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэхүү сайхан өдөр дуран цугласан та бүхэндээ алдаршуулах байгууллагууд болон хүмүүс байгаа. Мэдээж зохион байгуулагчдыг тайзнаа өрье. Бүгдээрээ халуун алга ташилтаар аудио алхахыг зохион байгуулж байгаа. Зохион байгуулагчдаа тайзнаа өгтөн явцгаая. Сайн байцгаана уу? За өнөөдөр бол аудын тэгээ бас хүүхдүүдийн өдөр. Тэгэхээр ямар нэгэн албан ёсны биш их чөлөөтэй бас хүүхдтэйгээ тийм сайхан цагуудыг өнгөрүүлмээр байна. За дахиад аауд байна уу? За тэгэхээр аудын алхааг хийх болсон 3 шалтгааны тухай өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. Тэр хамгийн ихний шалтгаан бол манай Монголд маш сайн олон 100 мянган аауд байгаа юмаа гэдгийг Монголд байгаа нийт одоо иргэдтэй бас гадаадд зугаа нийт монголчуудаа таниулж эдгээр сайхан ауудыг алдаршуулахыг хүссэн. За хоёрдугаар шалтгаан гэх юм бол аауд бидний амьдралын хамгийн сайхан үнэт зүйл бол гэр бүл. Бидний амьдралын хамгийн чухал ажлын талбар бол нэг номерын үйлчлэлийн талбар бол гэр бүл юм а гэдгийг нийт ауудаа бүгдөө хамтдаа Прадаараа дамжуулж хүргэхийг хүсэж байгаамаа. Тэгэхээр аудаа яг өнөөдөр бүгдөө хамтдаа энэ ингээд талбайг тойроод алхах тэр үедээ хүүхдтэйгээ хамгийн сайхан нандин яриаг өрнүүлж хүүхдтэйгээ хизээш мартагчгүй тэр сайхан мөчийг өнгөрүүлээрэй гэж би та бүхнээс хүсье. За тэгээд аудын алхаг албан ёсоор нээснийг баяртайгаар мэдгэжээ. Маш их баярлалаа. За ингээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн хүчит үйлдвэрийн газрын орлогч дарга Чандман таныг урьж байна.
гэр бүл хөгжлийн төв энэ төрийн бус байгууллагууд бусад бас байгууллагууд хамтраад аавуудын алхаа гэдэг ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ аавуудын алхаа гэдэг бол жил болгон уламжлал болсон ийм сайхан үйл ажиллагаа. Зөвхөн манай дэс биш энэ тэнд болох байх гэж бас бодож байна. Тэгээд хүрэлцэн ирсэн бүх аавуудаа өнөөдөр энэ алхаанд идэвхтэй оролцсоор гэж үзлээ. Өнөөдөр энэ хүрэлцэн ирсэн бүх гэр бүлүүд болон аавуудаа маш баярлалаа гэж хэлмээр байна. Энэ ажлыг Нарматар доктор болон бусад байгууллагуудтай хамтарч зохион байгуулж байгаа бидний зүгээс маш баяртай байна. Дараа дараагийн арга хэмжээнд ч гэсэн та бүхэн идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. За ингээд бид бүхэн хүүхэд бүхэн бүрийн идэх дуртай зарим ямар зарим гэдэг вүлээ? Мэдээж Батос. За тэгэхээр Батос заримны үйлдвэрийн менежер Ганбаяр таныг урьж байна. За сайн бацхан уу аавнараа. За энэ аав хүмүүсийг гарааргүй сайн ингээ нэг орилчихдаггүй. За жоох хэдүүлээ гоё цоглог байцгааш шүү. Сайн бацхан уу? За. Тэ өнөөдөр ийм гайхалтай өглөө та бүхэн сайхан амарцгаасан уу? За үнэхээр гайхалтай хүүхдүүд бол сайхан амарсан. Аав нар жоохон амарч амжаагүй юм шиг байна тийм үү? Тэгээ бидний энэ хамтран зохион байгуулж байгаа энэ гайхалтай үйл ажиллагаанд аавуудын алханд хүрэлцээрсэн та бүхэнд маш их баяртай байна. Тэгээ манай Батос заримгийн үйлдвэр маань маш олон заримуудыг үйлдвэрлэж бас залуус болон багчуудад амтар заримгаа хүргэдэг байгаа. Тэгээд өнөөдрийн энэ хүү алхаанд бас анх удаага бид нар хамтран бас зохион байгуулахаа их таатай байгаа. Тэгээд та бүхнийг энэ хүү гайхалтай параданд идэвхтэй оролцохыг уриалж байна. Анхаарлаа зөвлөж баярлалаа. За мэдээж маш олон зохион байгуулагчид байгаа. Яагаад тэгэхээр мэдээж хүн болгон хүүхэдтэй хайртай, аауд болгон аавуудыгаа дэмждэг. За энэ сайхан арга хэмжээг маш сайхан зохион байгуулж байгаа. Бас зохион байгуулагчдын маань нэг бол Nima Construction компани захирал Баясгалан таныг урьж байна. Өнөөдөр дөрвөн хүүхэдтэйгээ хамтдаа энэ баярын жигсаал, баярын параданд оролцох болсондоо үнэхээр баяртай бас сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн ялдамт энд ирсэн бүхий л аавууд, бүхий л үрсүүдтэй хамгийн сайн сайхны өсөөрөө. Тэгээд энэ дэлхийн ертөнцийн хамгийн гайхамшигтай эрхэм харилцаа бол гэр бүл дотор байдаг гэж би боддог. Онцгой нь тэр тусмаа аав хүү хоёрын харилцаа, эцэг хүүгийн харилцаа бол эцэг хүүхдийн харилцаа бол юутаач зүйрлэшгүй тийм эрхэм сайхан харилцаа байдаг юм. Тэгвэл өнөөгийн нийгэмд бидний харж байгаагаар аавууд цаагуурч нь хацдаг аав байна, хайрдаг аав байна, хавирдаг аав байна гэдэг олон янзын аавууд байна. Тэгвэл бас бид хамтдаа өнөөдөр хайрладаг аав байна гэдгийг бас энэхүү баярын жигсаал, баярын парадаараа нэмээ илэрхийлэн харуулахыг хүссэн байна. Тийм учраас та энд яг зүү газраа ирж зогссон байна гэж би таныг уриалан хэлхийг хүсэж байна. Хажуудаа байгаа найздаа та хэлэхгүй, найз минь чи зүү газраа байна шүү гэж. За бүгдээ дуулах. Учирна баяр дуушиг цайга. Ундрал бүтэл нар шиг цаацна. Улсын дундаа баяр гэрби. Үеийн сайхан чарбина. За сая хамтран болсон бүх гэр бүлүүдтэй аав нартаа баярлалаа. Тэгээд зохион байгуулагчдад би бас нэг зүйлийг амласан. Энэ аав нарын их сайхан аавуудын алхаа нэртэй маш сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд энэ эхний одоо энэ жил бол анх удаа гэж би ойлгож байгаа. Зөв. Ирэх жилүүдэд энд нэгдэх аав нар 100 мянгараа саяараа цуглах баг. Яг гэвэл гэр бүлтэй хайргүй эцэг хүн гэж байдаггүй. Харин дандаа буруу шийдвэр гаргах юм уу, буруу алхам бизнесээ болж гэр бүлээ ямар нэгэн байдлаар хань ижил хөрөгдөд гомдоодог. Харин тэр шийдвэр дээрээ маш хатуу зогсоод тэгээд энэ алдаанаас суралцаад улам илүү Монгол аав нар Монгол ирчүүд өнөр олуулаад цуглах байхаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол өнөөдөр ирж амжаагүй ч гэсэндээ үнэхээр одоо нийгмийн салбар бүрд янз бүрийн насны хөдөө гадаа энгийн малчин аав нар янз бүрийн одоо насны ирчүүд аав нар бол үлгэр жишээч маш олон сайхан аав нар бий. Монгол аав нарын үеийн одоо Монгол аав нарын алдар суу бадархуулдаг бай, үр удамдаа буян гიშгэ өгж улс их орныхоо хөгжил дэвшилд үнэтэй үнэмэр оруулаасай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлээ. Тэгээд би нэг хүүхдийн дуу
дуулъя. Ягаад гэвэл өнөөдөр одоо аав нартайгаа, ээж нартайгаа, өвөө ууйтайгаа, эмээ ууйтайгаа одоо хүүхдүүд ирсэн байна. Тэгээд миний хувьд амьдралдаа анх удаа бичсэн нэг дууны шүлэг байт юм аа. Тэгээд энэ шүлэг их нэлээд сайн хөгжимцгөөс найзд маань таалагдаа дуу болсон. Энэ бол өрмөн гэж дуу. Тэгээд би шүлгээс нь бас та бүхэнд сонирхолтой. Хүний хорвоод нар мандуулсан, хүслийн харгууд гэгээд татуулсан, хүний холбоотой илбэрэлт бүчүүдэд хөг нэмсэн бяцхан ангаахай. Гэрэлт нарны доор дуулжил яваарай өрмөн, гэгээн бүхний манлайд дүүлжил нисэрэ шуухаа мэнэ гэд дуугаа. Тэгээд энд өнөөдөр морилын ирсэн Монгол улсын бүрэн эрхт тусгаар Монгол улсын иргэн бяцхан одоо хүүхдүүдтэй зориулж бүх аав ээж нарын зүгээс зориулж энэ дууг зориулж байгаа шүү. Ингээд өрмөн гэсэн нэг нь урамт хэлээ. Өргөн барья явна. Эцэгчүүдээ бяцхан хүүхдүүдэд зориулаад чангаар алга таши аз жаргал хүсье. Тэгэхээр та бүхэн энэ ураг идэвхтэй сайн хэлээд эхнэрүүд маань бас нөхрүүдээ аав нарыгаа яг яаж хийж байгааг нь хараад зээслээд аваарай. Өнөөдөр та бүхэнд бид бүхэн хаалтайгаа гэр бүлтэй хайртай хүүхдүүдтэйгээ тоглолтод чамдаа хайртай гэдгийг амлаж байгаа шүү. Сайн байцгаана уу. Тэгээд манай компани маань Батас армийн үйлдвэр маань энэхүү гайхалтай үйл ажиллагааг ерөнхий ивент идэвхжээр нь оролцож байгаа. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа нэлээд гайхалтай явж байна. Тэгээд одоо энэ хаан дурсгалын зураг авах чинь. Тэгээд манай компани 13 жилийн өмнө үйл ажиллагаа эхлээд одоо 16 төрлийн нэр төрлийн зайрмаг үйлдвэрлээд одон түмэнд маань бас залуучууд болон багчуудад бас борлуулж худалдаад маш гайхалтай тийм компани байгаа. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа үнэхээр гайхалтай байна. Сэтгэл их өндөр байна. Тэгээд манай бүтээгдэхүүнийг үргэлж авч хэрэгжиж байгаарай. Сэтгэл их өндөр байна. Их олон хүмүүсээс ирсэн байна. Бас одоо ер нь сүүлийн үед хүмүүс их завгүй болсон ч гэсэн өөр хүүхдтэйгээ ингээд хамтдаа цаг өнгөрөөж байгаа явдал бас хүмүүст их таалагдж ах шиг байна. Тийм сэтгэл бол төрж байна. Мэдээлэл төрж байна. Баярлалаа. За баярлалаа. За сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу миний хөө. За та нарт ч гэсэн өнөөдрийн мэнд хүргэе. За аав
аавуудын алхаанд оролцсон сэтгэлээсээ хуваалцаач. За өнөөдөр энэ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бол аль нэг талаар жаахан унаж аавуудын нэр алдрыг өндөр төрөгсөн. Үнэхээр их сайхан ухаалаг хүмүүс энэ ажлыг зохион байгуулжээ гэдэгт маш их баярлж байна. Ингээд өнөөдөр энэ алхаанд би аав наачилтай учраас ачаагээ дагуулж оролцож байгаа юм. Ингээд энийг зохион байгуулсан тэр доктор Наранбаатар энийг ивент тэтгэж байгаа Батас хамтлагийн ханд тэр хамтлагийн эзэн Батэр нарт одоо маш их баярлж байгаагаа хэлмээр байна. Ингээд залуу аавууд минь ийм үйл ажиллагаанд өргөлж орж байгаарай. Хүний гэргүүл эцэг их өр хүүхэд гэдэг чинь үнэхээр л энэ гэрэлт орчлонд баяр баясгалангийн их үзүр ундраа байдаг юм шүү дээ гэж хүүхдүүдэд хэлмээр байна. Мөн аавуудын бол таны ижлээ гомдох хачин эвгүй битээ хэлж байгаарай. Энэ л муухай шүү. Нэг л үгнээс болоод нэрээ шүү. Чиний сайхан хаана гомдсож болно. Эмэгтэй хүн цэцэг хоёр үнэхээр эмзэг гэдгийг энэ ертөнцийн хүн бүхэн мэднэ. Тэгвэл нэгэн сайхан хүний ертөнцийн цэцгийг эзэмшил тэрнээс цэцэг дэлбэлүүлж байгаа эцэг хүн гэдэг бол өндөр хариуцлагатай маш их чухал үүрэгтэй ийм л хой явдгийн шүү миний хогтод. Ингээд хамгийн сүүлд гэхэд архитарс тамхитээс нь хол байгаараа хааны жил өөр хүүхдэд үргэлж ойрхон тэднийгээ инкрилж яваараа. Хүүгээ инкрилхийн хажууд ханигаа бас инкрилж байгаараа гэж хэлмээр байна. За баярлалаа. За өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа сэтгэлийнхаа тухай яриа. Баяртай байна. Энэ сайхан үйл ажиллагаа явуулсанд тэгээд наавуудаа ахаа дахиад чиг хэрэгтэй л бодож байна. Сэтгэл хоёр хүүхдтэй ирсэн. За та Батас зармыг хэрэглэхгүй юу? Манай хүүхдүүдэд иддэг амттай заримчтай Батас чинь. За хүүхдүүд нь ямар зармын дуртай? Одооноос улам илүү гоё сайхан дулаахан уур орчин одоо хөдөлмөр үргэлжлэх болно. Төлөвлөрийн заримын дуртай Батас компани. Тийм үү. За чи ямар зармын дуртай? Батас дуртай шүү дээ. За баярлалаа. Батас ямар төрөл? За одоо бид бүхэнд бас урлагийн самартай мамартай гэдэг. За. Өнөөдөр одоо ч гэсэн та нарт ингээд бэлэг болгож зарим өгч байгаа. За тэгээд сайхан зарим байдэрээ. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээнд сэтгэлээ хуваалцаач. За баярлалаа. Тэгээд үнээр гайхалтай өдөр байна. Тэгээд эндээсээ үнээр сэтгэл хангалуун байна. Тэгээд цаг агаарч гэсэн тэгээд бүх юм үнээр сайхан тийм өдөр болж өнгөрч байна. Сэтгэл үнээр өндөр. За сая манай ивент тэгж Батас зармгийн зүгээс зармыг бэлгэлсэн байгаа. Батас зармыг идэх дуртай юу? Тэгээ дуртай багасаа л идэж гисэн шүү дээ. За Батас зармын ямар төрөлд нэлээд дуртай вэ? Ямар ч юм шоколадтай нь би аягүй дуртай. Тэгээ тиймдээ ч гэсэн манай ихнэр ч гэсэн дандаа пило хийчихээр дандаа шоколадтай дээ. Тэрнээ аягүй дуртай. Тэгээ Батасын дандаа энэ шоколадтай энэ галакси гэдэг зармын аягүй дуртай. За баярлалаа. За сайн байна уу? Өнөөдрийн арга хэмжээнд сэтгэлээ хуваалцаач. За өнөөдрийн арга хэмжээ тэгээд энэ аавуудын алхахыг сайхан болж байна уу? Биднес одоо хэр оргийн үр хөвгтөө заг зав гаргаж чаддгүй. Тэгээд энэ алхаанд үр хөвгтүүдтэйгээ нэгдэж хамтдаа оролцож байгаа маань бас их сайхан сэтгэл төрүүлж байна. Я бас энэ үйл ажиллагааг спонсорлж байгаа хамтдаа сайхан энэ Батос гэж заримгэнд бас их талархлаа илэрхийлье. Их сайхан заримг байна. За баярлалаа. Баярлалаа. За сайн байна уу? Өнөөдрийн арга хэмжээнд сэтгэлээ хуваалцаач. Аавуудын алхаанд оролцоход ямар байна? Өө сайхан байна уу. Тэгээд нормал ч их суулын найз тахгүй хамт сурч ирсэн. Тэгээд найзынхаа урилгууд сайхан байна уу. Ер нь жижиг одоо ийм юм сөхөжүүл юм зүгээр л юм байна. Аха. Тэг таалагдчих. За.
хорол зандан тооныг өргөлдсөн хос багны нэгэн судас болсон ханыхаа сүүн цагаан сэтгэл сэвгүй ариун хайранд нь сэв унгалгүй. Зүйтэй мэрэгэн үгсийг нь зүрхэн толиндоо шингээж замын бастаад бүдрээлгүй зөв гараасаа салгалгүй хөдлөж түшиж явнаа би. Миний хөргөн Батэрдэн. Ами энэ саяын одоо үхэлж энийг зохион байгуулж байгаа миний зээ хөргөн Наранбаатар хоёртоо аав нь одоо хязгааргүй их баяртай байна. Энэ хүүхдүүд энд цуглан ирсэн буюу цуглан ирээгүй бүх залуу аавууд ирээсээ хүүхдүүдийнхээ төлөө хань ижлийнхээ төлөө байдаг юм шүү дээ. За эмэгтэй хүн цэцэг хоёр эв ижилхэн их эмзэг нарийн нандин орчлон гэдгийг миний хүүхдүүд залуу аавууд мэдэж яваарай. Хань ижилдээ эвгүй хандаад ганц үг хэлээ гэхдээ цэцгийн дэлбэ цэцэг дэлбэгээ хомидог шиг гомдод өвчт юм шиг дээ хөөрхий. Тэднийг миний ханаа сайн уу гэдэг зөөлөн үг хэлэхдээ баясаад сомрлогод илгээл явждаг цэцэг шиг л болдог юм. Хүүхдүүд минь аавууд минь залуу аавууд минь өөр хүүхэд хань ижлээ өргөж хайрлаж яваарай гэдгийг өвгөн би хүсэж ярьж байна. Ингээд аавда тайсны арга хэмжээ үгээр өндөрлж байна. Гэхдээ та бүхэн үндэсний цэцэрлэг түрээлэндээ өдрийг хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлцгээгээрэй. Та бүхний цаг шүү. Баярлалаа.